За сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн төргий. Өнөөдөр та бүхэнтэй дээд боловсролын талаар өөрийн санаа зовоож байгаа нэг асуудлын талаар ярилцах гэсэн юм аа. За залуучууд маань гадагшаа их явж сурж байгаа. За миний үе ч гэсэн 10 жилийн төгсөөд гадагшаа явж сурч исэн. За энэ маань нэг талаар бол ингээд дэлхийн боловсролыг эзэмшээд эх орондоо хэрэгтэй одоо ажил хүчин болоод за магадгүй ингээд гадаад дотоодод хөгжлөлтөд ажиллах тэр боломжийг нээх юм шиг боловч нөгөө талдаа яг сайтар төлөвлөхгүй болвол маш их цаг хугацаа алдсан, эргээд нийгэмд одоо эзлэх байр сураа олж чадахгүй олон жил ингээд төөрж бодилсан энэ нөхцөл байдал залуучууд маань түлхэж оруулсаар байна. За энэний одоо яг уг шалтгаан юу юм? Тэгээ ер нь ямар шийдэл байгаа талаар өөрийнхөө одоо судалсан эзнийг хуваалцах гэсэн юм аа. За ер нь яг одоо би энэ дээр асуудлуудын ингээ харахаар залуучууд маань нэгт болол ингээд яг өөрийнхөө сонирхлыг бүрээ олоогүйгээр одоо гадаадын аль нэг орныг ингээд нарийн сайн судлахгүйгээр яваад очиждаг. За тэгээ мэдээж ингээ Монгол тэрэн дээр нь одоо бас бизнесийн байгууллагууд одоо холбох одоо боломжийг нээх одоо үйлчлэгнүүд явуулж байгаа. За тэгээд тэр улсад нь очиод нөгөө сургуульд нь өөрийнхөө одоо огт сураагүй, сонирхоогүй ч яг сураад одоо суралцах тэр сонирхолтой тэр мэргэжлээ яваад очдөг. Гэхдээ бас яг тэр нь одоо өөрийнх нь үнэхээр чин хүссэн мөн үү биш үү гэдгийг бол бид нар бас харах мэдэхгүй байгаа. Тэгэхээр тэрийгэ шалгаагүй гэсэн. За хоёрт нь бол мэдээж эх орноосоо ингээ хол өөр газар оронд очиод яг тэнд нь одоо өссөн тэнд нь амьдарч байгаа улсуудын жишгээр төлбөр мөнгөний төлөөд явдаг. За ингээ бид нэр тэтгэлэг авах гэж оролддог боловч харамсалтай тэр тэтгэлгүүд нь бол тэр болгон 100% одоо тэгээ байр хоол одоо ном сургалтын төлбөрийг төлдөг. Бүрэн хамаардгүй. Тийм учраас одоо залуучууд маань одоо юу гэдгийг Австрал, за Европын орнуудад төлбөр багатай байж болох ч гэсэн одоо Австрал, Америк буюу одоо залуучуудын дийлэнхт нь одоо явж суралцах сонирхолтой орнуудад төлбөр мөнгө маш өндөр. Тэгээ эдий одоо 50, 60, 80% тэтгэлгийг төлсөн ч гэсэн залуучууд маань бол одоо сурахын хажуугаар заавалчгүй ажиллаж иж эсвэл гэр орноос их хэмжээний мөнгө авч иж үлдсэн төлбөрөө хийх ийм нөхцөл байдалтай тулдаг. За энэ маань бол нөгөө буцаад яг бүтэн цагаар сурах хичээлдээ төвлөрөх боломж нь багаар алсраад за тэгээ залуучууд маань ер нь бол сургуулаа одоо завсардах, болиулах, за бүр болохгүй бол одоо дараагийн хамгийн нэг муу хөлбөрүүдийн нэг болох одоо виз хадгалах сургуулиуд руу ингээ шилжээ ордог. Ийм нөхцөл байдал байгаа. Тэгээ энэ маань ингээд ерөөсөө сургуулгүй одоо сургуульд сурах хугацаагаа ингээд дэмий өөр юмд буюу ингээд гадаад оронд зүгээр ингээд анхан шатны ажлууд дээр хийгээ мэдээж ажил хийж явах туршлага чинь гэхдээ тэр туршлагыг бол хаач авч болох ийм нөхцөл байдлыг ингээд дээр явж байгаа. За гуравт нь бол ингээд ер нь бол бас нийгмийн гайгүй давхарга дунд дээд давхаргын залуучууд маань ингээд бас гадаад орныг арай илүү боломжтой учраас төрүүлж ингэж өөрсөндөө нээж байгаа. Тэр улсууд маань ингээ гадаад оронд очиод ерөөсөө тэнд ингээд нэг сургууль соёлоо бас гүйцэтгэх магадлал нь айгүй багтай энэ яваад байгаа. За тэгвэл энэ яг уг шалтгаан нь юу юм бэ гэдээ ингээ харахаар ер нь яг энэ сургалтын систем одоо биднэрт байгаа энэ 10 жил систем маань яаж явж байгаагаас айгүй их хамаард юм байна. Одоо сүүлийн үед яг энэ боловсролын асуудлаар ярилцж байгаа яг энэний суурь шалтгаан нь юу вэ гэдээ ингээд харахаар ганц манад биш айгүй олон оронд энэ нөхцөл байдал үүсэж байгаа. Одоо биднэрт энэ байгаа 10 жилийн сургалтын систем маань өөрөө дундад зууны үеийн Франц, Персийн одоо эзэнт гүрний үеэс ингээд улбаалаад одоо хэрэгжиж явж байгаа ийм систем байна гэж одоо түүхчид ярьж байна. За энэ маань анх яг зориулагдсан шалтгаан нь бол одоо эзэнт гүрнүүд шинэ улс орон Африкийн арь нэг улс ч юм уу эсвэл дундад одоо цундаа одоо тухайн ойролцоо нутаг дэвсгэрийг ингээ эзлээд шинээр одоо
хөдөлсөн одоо хүн амаа зүгээр тэр чинь орхичиж болохгүй шүү дээ. Тэгээ тэр улсуудыгаа цаашаад ингээд өөрийнхөө эзэнт гүрэндээ нэгтгэхийн тулд тэр улсуудыг өөрсдийнхөө соёлд автуулах, өөрсдийнхөө хүн болгож ингээд өсгөх буюу нэг үгээр бол нийгэмдээ ингээд уусгах тэр хөтөлбөрт ингээд анх бэлдэж гаргасан байгаа. Тэгээ энэ бол анх бол ингээд шашны шугамар одоо сүм хийдийн дэргэд лам одоо шашны улсууд бол анх юм сурах шүгшээр нь ажиллаж исэн байгаа. За тэгээ энийг бол ингээ хүчлэх байдлаар буюу одоо ингээ цэргийн хамгаалтанд доор зарим улсууд ингээ хүчээр одоо тэнд сургадаг. За тэгээ зарим улсууд нь бол тэр одоо хүчээр явж байгаад нь тун дургүй байсан учраас хүүхдүүд одоо нуугч гэдэг юм тиймэрхүү үзэгдэл гардаг байсан. За тэгээ мэдээж одоо сургууль маань ингээд энэ явцад ингээ хөөгдсөөр одоо бол бас ингээд одоо зөв системд орцсон яваа. Гэхдээ бол бас одоо яг эцэг эхтэн ч юм уу тухайн хүүхдийн хүсэж байгаа юмд нь сургаж гин үү эсвэл нийгэмд одоо зориулж хүн бэлдэж гин үү гэвэл нийгэм зориулж хүн бэлдэж байгаа. Тэгэхээр яг сургалтын систем маань бол одоо чи яг хэн байх, хүүхдтэй нь хэн байх, хэн болж төрөх, хүүхдийн чинь онцлог нь юу вэ гэдэгт дээр бол хараахан тулгуурлаж гүйцээг байгаа. Тэгээд сургалтын системийн хоёр дахь том одоо асуудал нь юу гэхээр тэлэгтэй ингээд нэг хамгийн боловсронгуй сургуулиудын одоо хөтөлбөрүүд заах арга барил дунджаар 20 жилээр хоцорж явдаг гэдэг ийм судалгаа байт юм байна. Тэгэхээр энэ одоо энэ арга барил нь мэдээж ингээд нийтэд одоо заагаад судлагдаад шалгарсан арга барилаар арга зүйч багш нарыг бэлдэж байгаа. Тэгээд тэр гарсан багш нар маань өөрөө сургууль дээр очиод бас тодорхой хэмжээнд бас дагалдаад тэгээд ингээд сонгон шалгаруулалтаар мэрэгсэн багш болоод тэндээ ингээд очиж байгаа. Тэгээд тэрийгээ ингээд хөтөлбөрөө өөрийнхөө одоо өөртөө үзүүлээд хүүхдүүдэд заах энэ цаг хугацаа маань ингээд явсаар ер нь ойролцоогоор нь 20 жил болж иж нөгөө арга практик маань ингээд нэвтэрдэм байна. За тэгэхээр мэдээж шилдэг арга барил. Гэхдээ яг өнөөдрийн одоо зах зээл дээр нэвтэрч байгаа арга барилаас 20 жилээр даруй хоцорж байгаа. Тэгэхээр та бол яг одоо ийм бүтээгдэхүүн авч байгаа гэдгээ эхлээд аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд сүүлийн үеийн 3 дахь уг шалтгаан маань энийг ингээ ойлгосон улсууд бол яг ингээд хүүхдүүдээ одоо гэрийн нөхцөл заах гэж үзэж байна тий. Зарим нь бол бүр ингээд одоо сургуулгүйгээр ингэж өсгсөн ийм экстрим жишээнүүд байна. Тэнгүүд энэ экстрим жишээнүүд нь одоо бас олон жил яваад үр дүнгууд нь гараад эхэлчихэж байгаа. Тэнгүүд хүн ер нь яаж сурдیں бэ гэдэг ийм судалгаанууд ингээ хараад үзэхээр хүн бол ер нь бие дааж сурдیں юм. Тэгэхээр бол одоо ингээ харах юм бол хин нэгэн одоо өмнөх ингээ та өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг яг ингээ бодоод үзэх юм бол яг таны илүү сонирхсан юм чинь илүү хүн сурцсан байгаа тий. Хин нэгэн багш одоо мэдлэгийг чинь одоо эзэмшээгүй тэр мэдлэгийг одоо зүгээр хуваалцаж байгаа л нэг хэлбэр. Тэрийг хэр хэмжээнд авах, хэр хэмжээнд одоо гүнзгийрээ судлах нь бол танаас хамаарч байгаа. Тэгээ тэр тусмаа бол Америкийн нэгдсэн улсад одоо хамгийн өндөр боловсрал одоо институт нь байгаа гэдээ ярьчээ тий. Тэр сургуулиудтай одоо тэр одоо улсад нь хүмүүс бол бие дааж сурна. За тийм учраас сургалтын арга барил нь бол ерөөсөө багш сэдвийг оноон. За тэр оноос нь сэдвийнхаа дагуу хичээл эхлэхээс өмнө бол материалуудаа төрүүлж явуулаад хүүхдүүд нь тэрэн дээр одоо залуучууд нь тэрэн дээр мэдээлэлээ олоод судлаад тэгээ анги дээр бол зүгээр хилэлцэх байдлаар буюу одоо олон талаас сурсан мэдсэн зүйлээ баттгаад мэдхгүй зүйлээ гацсан зүйлээ багшаас асуух байдлаар ингэ явж байгаа. Тэгэхээр бол бид нар нөгөө ангид ирж багшаас юм авдаг тэр арга практик маань бол аль хэдийнэ болцсон. За тэгээд тэрийг ингээ өөрчлөөд ихтэй сургуульд бол ерөөсөө бие даасан өөрөө сурах сонирхолтой одоо тим хүмүүс ингээд хичээл ороод байна. За тэгэхээр уг шалтгаан маань ийм юм байна. Тэгээ бид нар ингээд бие дааж сураагүй гэж хаад одоо хуучны ийм системээр
ингээ явчаад ирээд одоо яг өндөр төлбөртэй сургуульд за өөрөө яг тэрийг нь бас төлөх хэмжээний боломж бололцоо багтай байж ингээ сурахаар энд нь ингээ энэ зааг нь ингээ нэлээд том учраас дунд нь бид нэр өөрсдөө ингээд сурж явах хугацаан дээр хамгийн одоо бүтээмжтэй хүний одоо тарих хөгжиж байх үе дээрээ ерөөсөө ингээд шөнө оройгоор зөөгч хийх. За тэгээд цаашлаад бол ерөөсөө хичээлийн цаг дээрээ одоо үр бүтээлтэй байх тэр боломжоо ингээд алдсан өөр бусад жижиг ажлууд дээр ингээд фокуслаад Америкийн нэгдсэн улсад яг судалгааг нь бол харсангүй. Гэхдээ ирсэн залуучууд маань дийлэнх нь ингээд одоо бага төлбөртэй виз хадгалах сургууль руу за тэгээд цаашлаад бол ерөөсөө сургуулаа гүйцээж чадахгүй ийм нөхцөл байдал руу орж ийн. Тэгээд энэ маань бол бага төлбөртэй одоо хайцангууд одоо тэтгэлгээр сурдаг Европын нэгдсэн орнууд ч гэсэн ингээд ижил төлөвтэй ингээд таавхан ингээл өөр төтний хамаатан садны залуучуудаа харахад бол ер нь яг ингээд амжилттай сурж байгаа төгсөөд ирсэн залуучуудын хувь нь маш бага байгаа. Тэгэхээр энийг ингээ харьцуулж үзээч гэдэг юм байна. За тэгвэл одоо яг шийдэл нь юу юм бэ гэж ярьж байгаа. Шийдэл дээр нийтүүлээ нэг юм санаа оролдуулад үзье. За энэ бол зөвхөн миний бодсон зүйл буруу гэж олон зүг байж болно. Гэтэ ер нь яг одоо манайх шиг юм ядуу буураа хооронд хэдүүлээ яг ингээд нөөц болцоогоо яагаад хамгийн ингээд бодтоор өөрсдийгөө ингээд тестлээд үзвэл ямар боломж байгаа юм бэ гэдгийг харъя. Тэгэхээр бол за бид нар ямар ч байсан ингээд 10 жилдээ болоо оръё. Тэгээд дэлхийн аягүй олон оронд ерөнхийдөө ингээд сургуулгүйгээр одоо хүүхдээ сургуульд явуулахгүйгээр homeschooling хийх 20-т байдаг. Манайд оронд ямар байдгийг байгаа мэдгүй. Гэхдээ энэ бол мэдээж биднэрт одоо тийм боломж байхгүй. Одоо Америкийн нэгдсэн улс шиг одоо өөрөө ингээд бие даад сураад дараа нь GED гэдэг ийм шалгалт өгөөд одоо тэрийг 10 жилийн боловсролтой дүүцүүлээд явах боломж бага учраас тэрийг одоо ямар гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр одоо энэ дээр бид нэр 10 жилээ төгсөөд сонирхсон мэргэжлэрээ ингээд сургуульд илсээд за тэргээ амралтын өдрүүдэд тэргээ ингээд үргэлжлүүлээд сураад явах боломж нь ямар юм бэ гэж харахад за миний одоо зөвхөн одоо шийдэл юу байна гэж харахад ерөөсөө аяг 10 жилээ төгсөөд одоо улсынхаа гайгүй сургууль болохтой тийм Монгол Улсын их сургууль эсвэл санхүү эдийн засгийн дэд сургууль юм уу амралтын өдрийн бям гарагийн хөтөлбөр юм уу эсвэл одоо ичнээ оройн цагийн бусад юм хөтөлбөрүүдэд ингээд сонирхсон мэргэжлээр хоргоод нэгдгээс 5 дахьт нь бол яг үндсэн ингээ цагууд нь бол өөрийнхөө сонирхсон мэргэжлэрээ аль болох ажлын байран дээр төрүүлж гараад суралцах юмнуудаа суралцаа шаардлагатай бол ажлаа солиод тэгээд яг өөрийнхөө сонирхсон мэргэжлэр ажиллаж явах явцдаа суралцаад явах юм бол хамгийн тохиромжтой юм байна гэж харж байгаа. За тэгэхээр энэ дээр за яг ингэж бодох болсон хэдийн шалтгаан байна. За ер нь бакалаврт нэгт одоо нөгөө суралцах кредитүүд маань өндөр байгаа. Тэгэхээр одоо яг эдийн засгийн үндсэн дээрээсээ бол бид нэр ингээд 4 жил суралцах, 4 жил гадаад суралцах нь өөрөө зардал өндөртэй. За тэгээд тэрийг гадаад оронд яваад тэр хугацаанд 4 жил хугацаанд өөрийгөө ингээ амиа дагаад ингээд явах нь эрсдэлтэй урт хугацааны ингээ хөрөнгө оруулалт урт хугацааны ингээ доктортой байдлыг шаардж байгаа учраас тэр дунд ингээ цалгардах магадлал өндөр учраас аль болох ер нь эх орондоо суралцчвал зүгээр байна. Тэгээ эх орондоо бид нэг ингээ суралцъя гэж үзэхэд зарим сургуулиуд дээр ингээд шаардлага стандарт айгүй муу. За тэгээ дөрөв хэлсэн ингээд 20 жилээр хоцорж байгаа хөтөлбөрүүд бас ингээд шалгарсан хөтөлбөрүүд ингээд явж байгаа нь одоо ингээд нэгэнд ингээ YouTube дэлхийн нийтийн мэдээлэлтэй одоо өдөр тутамдаа авч байгаа залуучуудад магадгүй хоцрогдсон санагдаж магадгүй. Тэгээд гэхдээ та ямар ч байсан бакалаврын дипломыг аваад дараагийнхаа үе талхайг өөртөө нээлттэй үлдээх хэрэгтэй байгаа. Тэгэхээр гадаад орондоо яваад бакалаврын системийг дүүрэхгүйгээр байжсан тул эх орондоо ингээд өөрийнхөө тохирсон форматаар
яаж хийж байгаа авчиж. Гадаад орнд суралцагч нь болвол суралцах хэрэгтэй. Одоо ингээд гадаад суралцаад ирсэн магадгүй ингээд таны эргэн тойронд байгаа амжилттай залуучуудаас асуух юм бол тэр улсуудтай хамт суралцсан нөгөө ихтэй сургуулиуд нь ихтэй сургуулиуд нь хамт суралцсан улсууд нь бүгд ингээд мастер хамгаалаад явцсан байна. Одоо миний хамт Италид сурсан хамтын залуучууд бол яг ингээд хүссэн ажлын байранда зорьсон ажлын байранда явж байгаа залуучууд дийлэнх нь мастер хамгаалсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр гадаад сурна гэдэг нь ерөөсө бакалавраа хязгаарлагдахгүй. Угаасаа та бараг дийлэнхтэй мастераар сурах боломж чинь ингээд сурж иж та илүү боломжтой ажлын байранд одоо очих ийм төвшөнд ингээд өрсөлдөөн таныг аваачсан байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр өөрийгөө ингээд хол хаяа гэх юм бол мастера гадаад сурья. Тэр нь бол 1-2 жилийн хөтөлбөр байдаг дийлэнхтэй. Төлбөрийн хувьд бол арай өндөр байж болох ч гэсэн 2 жилийн хугацаанд амьдрах зардал дээдлэн 2 жилийн хугацаанд байх нь байна. Тэгээд тэтгэлэг олох боломж нь их, кредитүүдийн тоон цөөн богино хугацаанд суралцсан. Ар гэрээсээ хол богино хугацаанд байна гэсэн үг. Тэгээд төгсөөд шууд ажлын байран дээр гарах боломжтой. Зах зээл дээр илүү хүлээн зөвшөөрөгдсөн байна. Тэгээ мастрынхаа мэргэжлээ сонгохдоо та аль хэдийн баг бакалавраасаа сонгосноосоо даруй өөрийгөө ингээ олцсон, сонирхсон чиглэлээрээ байх өндөр магадaltaй. Тэгэхээр юу гэхээр суралцаад гарах шанс чинь, төгсөөд гарах шанс чинь хамаагүй өндөр гэсэн үг. Тэгэхээр мастертаа гадаадд сурыг, бакалавртаа эх орондоор сурыг гэдэг юм байна. За тэгээ бакалавртаа эх орондоо сурахтаа бас ингээд учиртай. Ер нь яг ингээд та өөрийгөө олон улс төрсөлтөө гэвэл яг Монголд ингээд одоо ихтэй сургууль сураад үнэхээр хүссэн байвал, хүсээд яг тэр мэргэжлээрээ төгссөн байвал, тэгээд бие дагаа сурцсан байвал болж байна. Тэгээд та одоо хүссэн сургуульдаа сураад одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг цөөн хэдэн сургуулиудын дипломыг аваад улсын сургуулиуд юм уу, цөөн хэдэн хувийн сургуулиудыг төгсөөд дараа нь ингээ мастертаа үргэлжлүүлээд явчих. Тэр бол хамгийн бест хэлбэр нь. Хэрвээ яг өөрийгөө олоогүй, яг ингээд эргэлзээд за ерөнхийдөө л ингээд нэг гайгүй мөнгө цалинтай болсон тийм ажлын байранд л одоо буучих юмсан. За тэгээ энэ ер нь олон улсад ингээд жоохон ингээд одоо ингээд тренд болоод байгаа ч гэдэг юм. Иймэрхүү төвшин ингээд сэтгэж байгаа бол яг тэр бол хангалтгүй. Тэгэхээр тэр бол тэгж ингээд өөрийгөө ерөөсөө хуурч болохгүй. Тэгэхээр ийм нөхцөлд бол хамгийн зөв шийдвэр нь ерөөсөө төгслөө бакалавртаа орно. Гэхдээ тэр нь бол юм ичний хөтөлбөрөд байх юм байна. Одоо санхүү эдийн засгийн ичний хөтөлбөр гэхэд бол муйсах дээр би бас сайн мэдгүй. Би бол энэ хоёр сургуулийг хувьдаа бол зөвлөх байна. Одоо шууд одоо дараа нь хүлийн зөвшөөрөгдөд илүү бас хөтөлбөрүүд нь хүлийн зөвшөөрөгдсөн юм хөтөлбөрүүд гэдээ хэлчихье. За ийм хөтөлбөрүүдэд ингээд сураад явхаар нэгт одоо нөгөө дийлэнхтэй ажиллаж байгаа хүмүүс хамт сурна. Тэгэхээр одоо хамт сурж байгаа усууч илүү нэг одоо илүү ажлын байран дээр туршлагатсан хүмүүс байна. Багш нар нь бол мэдээж богино цагт одоо мэдлэгээ олох гэж байгаа учраас илүү ингээд squeezed, илүү ингээд одоо шахсан хөтөлбөр танаас өөрөөс чи ингээд их юм шаардсан байна. Нөгөө талдаа юм шаардлагагүй одоо юм зүгээр цаг үрсэн юм зарим мэдлгүүдийн бол зарим ерөнхий мэдлгүүдийн бол үлдээгээд явцсан учраас нэгт ингээд илүү үр дүнтэй байна. Тэгээд нөгөө талдаа бол хамгийн чухал юм болох ингээд таны цагийг буюу нэгтгэс тавтах чинь ингээд сул яг үндсэн өндөр бүтээмжтэй ажиллаж чинь цаг нь сул. Тэр үедээ та одоо өөрийнхөө дуртай сонирхсон мэргэжлэрээ ажил юм уу бие даасан хоббигоо хөгжүүлдэг юм уу одоо тэр сошиал медиа дээр юм хийх гээд видео хийх гээд байгаа бол тэрийг хийд юм уу дуу гаргах гээд байгаа бол тэрийг хийд юм уу одоо аав ээжийнхээ хувьд бол та сурч байгаа диплом авчин тэгэхээр аав ээж чинь болоо санаа зовох юм байхгүй. Тэгээд та өөрийгөө одоо яг энэ сонирхсон мэргэжлэрээ сурч ийн үгүй юу гэдгээ ингээд тест хийж байгаа учраас нийгмээс оцорч байгаа юм байхгүй. За тэгээд ингээд одоо юуш дээр муу оноо авсан аваагүй хамаагүй гайгүй сургуулиуд нь орох боломж нь хичнээн хөтөлбөрөөр бол баг ийшээ нэг өндөр оноо шаардахгүйгээр авч байгаа. Тэгэхээр бол үеийнхнээсээ тийм нэг одоо муудаад байгаа юм байхгүй. Тэгээд үргэлжлүүлээ мастераас суралцаа явах боломж ч юм байна. Тэгээд нийтгээс тавтахад нь сул байгаа учраас хэрвээ мөнгө төгрөг хэрэгтэй болвол яг өдрийн ангид сураад хажуугаар нь оройгоор нь ажил хийсэнд орвол амралтын өдрийг юм уу оройн цагаар ажил хийгээд үндсэн өдрөөр нь ингээд ажиллаа хийх юм бол хамаагүй одоо үр бүтээмжтэй илүү тохиромжтой офис юм магадгүй тийм ийм ажлууд олоод явах боломжтой.
За тэгээд энэ ажлууд дээр ингээд хийгээд солиод Монголд зөндөө одоо гайгүй одоо компаниуд байна шүү дээ, тийм. Тэрэн дээр нь ингээд туршиж үзээд за яг ажлын байран дээр нь ямар мэдлгүүд нь үнэхээр бодиттой байд юм гэдгийг харчих юм бол маневр хийх боломжтой айгүй их. За тэгээд одоо яг өөрсдөөсөө ингээд бид нэр боддоор харсан хүн бол багш нарын ч тэр бэлдэж байгаа нөгөө талд нь одоо төгсөөд гарсан усууд мэдж байгаа ажлын байран дээр яг хэрэг болдог мэдлэг нь их сургууль сэрсэн мэдлэгийг чинь хэдэн өнд байдаг вэ? Сургуулиуд бол энэ одоо зайг төтлөхөд одоо сүүлийн үед бол албан байгууллагуудтайгаа ярилцаад за ямар мэдлэг нь хэрэгтэй байна, тэрэн дээр нь судалгаа хийгээд тэрэн дээр дараах хөтөлбөрөөр гаргаж байгаа. Гэхдээ тэр чинь одоо судалгаа авсан байгууллагуудын хүрээнд л явж байгаа. Тэгэхээр та яг одоо өөрийнхөө сонирхсон чиглэлээрээ сураад явах тэр боломжийг өөртөө нээхээ хаажгаар яг бодит амьдрал дээр яг хамгийн одоо бодит одоо үнэн тэр мэдээллийг нэг газар дээрээс нэг өөрөө авах боломж нь танд байгаа байхгүй. Тэгэхээр энэ боломжийг ашиглаасаа гэж бодож байна. За тэгээд дүгнээд хэлэх юм бол асуудал нь бол зүгээр шууд бакалавртаа ингээд өндөр төлбөр төлөөд гадаад орн руу ингээд харанхуй явж очих бол ингээд төгсөх магадлал айгүй бага байна. Тэгэхээр тэрийг хараач. Тэгээд төгсөж байгаа усууд нь бол ингээд одоо үнэхээр одоо өөрийгөө олцсон 10 сурах арга барилд суралцсан. За тэгээд санхүүгийн хувьд бол доктортой ийм хүмүүс байна. Тэгээд Монгол ийм хүмүүс хэд байгаа вэ? Тэгээд энэтэй өөрийгөө харьцуулаач. Тэгээд энэнийх нь уг шалтгаан нь бол ер нь одоо бидний энэ сургалтын систем маань өөрөө одоо нийгэмд одоо тань зориулж биш, таны одоо эцэг эх чинь зориулж биш, нийгэм зориулж хүн бэлддэг ийм сургалтын арга барил одоо ийм институтуудын бүтц ингээ байгаад байгаа. Тэгээд дээрэс нь энэ арга барил маань өөрөө одоо боловсруулагдах гэж цаг ордог учраас ойролцоогоор 20 жилээр хоцорсон сургалтын арга барил бол ингээд нийгэмд хэрэгжиж явдаг. За энэ дээр нь шийдэл нь юу байгаа юм бэ гэхээр хэрвээ одоо яг үнэхээр сонирхсон мэрэгчлэрээ бие дагаа суралцах шаардлагатай байх юм бол бакалавртаа яг өдрийн цагаар сайн сургуульд нь суралцчаач их орондоо. Хэрвээ яг ингээ олоогүй жоохон эргэлзээтэй буюу дийлэнх нь ийм байгаа бол бусад төрлийн хөтөлбөрүүдийг сонирхоод хажуугаар нь ингээд яг бодит зах зээл дээрээс ингээд яг ажлын байран дээр одоо ярилцлаганд нь ороод ингээд явах юм бол 5 жил 4 жилийн хугацаанд сурж байгаа хугацаанд одоо ичний хөтөлбөр нь 3 жилээр хугацаанд төгсөх гэж мэдээ 2 жил ирж юм 3 жил 4 жил байлаа. За анхны бакалавр бол 3 жил хагас байлаа гэж бодъё. 3.5 жилийг ажлын байран дээр гарцсан хүн өнөөдөр одоо хаач очиод туршлагатай одоо зах зээлийн шугамар ямар ажлын байран дээр ямар хүн ордгийн бэ гэдгийг бүрэн мэдээд явчихна. Тэгээ таныг бол одоо яг ингээм хамт ажиллаж байгаа улсууд чинь одоо ямар ухаалаг шийдвэр гаргасан бэ л гэж хэлнэ. Яг ингээд яг боддоор ярилцаад явах юм бол би ингээд хаг чинь ийм зорилгоор ингээд сурж байгаа. Гэхдээ бол би ажиллаад ажлын байран дээр туршлагачаад явъя гэх юм бол энийг бол бүр хүн ингээд хүлийн зөвшөөрөхөд бүгд бэлэн байна. Тэг яг таныг одоо дэмжиж явах тийм болцоо байгаа. Байгууллагын удирдлагууд ч гэсэн хэрвээ ингээд та нээлттэй байх юм бол би одоо эндээ суралцж байгаа. Гэхдээ би энэ ажилдаа нөлөөлөхгүйгээр ингээд сураад явчихна. Гэхдээ би энэ ажлын байран дээр бас яг үнэхээр ингээд сурах гад ирсэн байна. Тэгээ би энэ туршлагачаад одоо чатгаараа үзээ тэгээ болохгүй бол одоо болио дараагийн ажил руугаар одоо намайг тарахгүй нэг хэлээрэй ч гэдэг юм. Ийм байх юм бол одоо бүр вау байна. За тэгээд гадаад орнд ингээ мастер хөтөлбөрт ирэхэд дийлэгтэй ажлын туршлага шаарддаг. Тэр нь байна. Үргэлжлүүлээ суралцах боломж нь байна. Тэгээд тэтгэлгээр явхад ингээ танд одоо тайлбарлаад яриад явах түүхэнд байна. Гадаад залуучуудтай ярих тайлбар ажлын зах зээл дээр харсан тэр усуудаа нэг төвшөнд ярих тэм чадвартай байна. Зүгээр ингээд нэг Монголд одоо нэг сургууль төгссөн тэрийг ингээд нэг юм одоо томлог болгож ярих шаардлагагүй. За тэгээд тийм ээ. За энэ дээр бол яг кавичгэнд те яг exclusion-ууд байгаа. Урлагийн чиглэлээр байх юм бол creative тийм бүтээлч чиглэлээр байх юм бол хамаагүй гадаад орнд төрүүлж чад бас ингээд юмнуудыг нь харж болно. Монголдод суралцж болно. Гадаад орнд хэрвээ байх юм бол тийг нь арай илүү өндөр одоо магадaltaй төгсөх.
тэгээд ажил олох тийм боломжууд нарийнх гэж харагдаж байгаа. Тэгэхээр бүтээлч тэр чиглэлийн мэрэгчлүүд байх юм бол окей, тэрийг бол ингээд тэтгэлгээр найлуулах яваад суралцаад төгсөөд явахыг бодоод бусад чиглэлээр байх юм бол ер нь бол саяны миний дурдсан санаануудыг шатар бодож үзээч гэж хүсэх байна. За та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.